Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулааны бэртэ подкаст. Туулааны бэртэ подкаст 2 дахь сувгааны хэлээ. Газрын гаваас подкаст. Description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарахтал болно. Энэ нь таны зүгээс надад үзүүлж буй ихээ хэрэгтэй дэмжлэг юм. Газрын гаваас подкаст. Биеийн үнэр өөрт мэдэгддэггүй. Монгол ардын зүрэг. Амьтдын тухай хууч яриа. Ламхай нутагшуулсан тарваг. Тарваг нүхэнд үржихгүй тархаж үржинэ. Ардын ярианаас. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум бол 1924 оноос өмнө Хурц вангийн хушуу. Игүүзэр ламхайн шавийнх буюу шав отгийнх гэж хоёр хэсэгт хуваагдж байсан бөгөөд тэгэхдээ нутаг дэвсгэр ба хүн ам сүм хийдийн хувьд холилдон суудаг байсан ажээ. Харин зүүнийх барууных гэж ялгаж нэрлэх ёс байсан нь гол төлөв газар нутгийн орших байдал бөгөөд мөн ус унд амтан ургамлын хувьд ч баахан ялгаа буй гэж ярьдаг юм. Барууных буюу хан хонхор, хад могонгол, харгалтай хулстайгаар нутгалдаг хэсэг нь тарваг элбэгтэй. Тарваг өссөн уул хүндий тал хээр олонтой. Зүүнийх буюу хангай гашуун, хажуу цоржин, хар говь халтрын говьор нутгалдаг нутагт тарваг үгүй буюу ховор байжээ. Энэ байдал нь ламхайг ил нутгийг тарвагжуулах чиг зүгтсалсан аж. Тэгээд ламхайн сүмээс баруун тийш 6-аас 7 км дорших Хуран гэдэг уул нурууг сонгон авчээ. Хуран бол зүүнээс баруун тийшээ чиглэж тогтсон 2 км орчим урт нуруу бөгөөд хойд болон өмнөд этгээдээс нь харвал үргэлжилсэн богино нуруу. Зүүн этгээдээс нь буюу цагаан овоо алтан овоон дээрээс харвал дөрвөлж харагдана. Энэ нуруу нь зүүн, дунд, баруун гэсэн 3 хэсэг өндөрлөгтэй. Тус бүр нь овоо тахилгатай. Ам хүндий олонтой, эргэн тойрондоо нам доор тэгш тал хормойтой учраас талын дундах нуруу юм. Түүнийг ардууд баруун хойшоо харж сунаж хэвтсэн луу хэлбэртэй гэж дүрслэнэ. Тэнд тарваг тавихаар шийдэж, тарвагтай газрын туршлагатай хашир нэгт мун тайж, лам хүнд сундуй, гүнсэн тойн, бүдүүн химээх цэвэг зэрэг олон хүмүүсийг цуглуулж одоогоос 80 гаруй жилийн өмнө барууны уу болон цайдам зэрэг газраас тарваг бариулсан байна. Анчид орон нутгийнхаа том сайхан бие хараатай эрүүл чирэг тарваг бүхий нүхийг сонгон авч тэдгээр нүхээс тарваг барихаар шийдэв. 2 аргаар барьжээ. Нэг нь нуруунд нь эсхийгээр зөөлөвч хийсэн хавхаар, нөгөө нь урхиар барих аргыг сонгов. Сахиж байгаад хавх өрхөнд ормогц тус бүрийг арагт хийж араглана. Барьсан тарвагыг эрүүл мэндийн байдал, бурх, нагаагаар нь тохируулж, нягт банзан дэвсгэртэй тэргэн дээр өвс дэвсэж, арагтаа нь хөмөрч ачаад үхэр тэргээр хуран руу гол төлөв шөнөөр зөв. Ламхайд ирээтийн хөвгүүд гэсэн аж ахуйн салааны олон банднэр байсан бөгөөд гол төлөв тэд нар зөөвөрлөн. Тарваг ирэхэд ухсан нүх бэлдсэн байхаагаад нэг нүхний амсар дээр нь тарвагыг арагтаа нь хөмөрч аргаа хөдөлгөөнгүй дарж хонуулна. Ер нь тарваг тавихтай зэрэг нүхээ цааш нь нухаж гүнзэлгэнэ. Маргаашаас нь аргыг авч сэм ажиглаж байр байдлыг мэднэ. Хаяа зарим тарваг анхны нүхөө орхиж шинээр нүх ухаж тэндээ гэршин. Тарваг нүхийг маш амархан ухдаг ажээ. Сүүлнээс нь чангааж байхад ухаа цаашилдаг гэж тарвагч анчид ярьдаг. Авчирсан тарвагны амьдралын идэвхтэй үйл ажиллагааг ихээр сонирхон шинжилдэг байж. Тарваг бол цаг хугацаанд нүхнээсээ гардаг, ордог, гүйдэл, хөдөлгөөн сайтай, хөөөгөө сайн цуглуулж байвал сайн амьдрна. Мөн шин нутгийн өвс идэж, газар шороонд их сайн дасвал сайн амьдрна. Ичээний нүхийг сайн бэлтгэж, тошны суудлыг нямбай сайн засч, цаг хугацаанд эдсэн тарваг сайн нутагшина. Тарваг нутагшуулсан туршлагаас үзэхэд хавар зохих хугацаанд хичээнээсээ гарч
идэж ихэрж ховдголдог. Мөнди сайтай нүхний тарваг сайн амьдрна. Хуранд нутагшуулсан тарваг газар орондоо амархан сайн дасч эрүүл их сайн сайхан зөгцөж гэж тэр үеийг мэдэх хүмүүс ярьж хөөрдөг байлаа. Тарвагыг олон болтол нь алж хэрэггүй гэж ламхаа айлдсан бөгөөд түүнийг ардууд яг биелүүлж байсан учраас тарваг хүнээс айдаггүй хурдан өсөлттэй байсан гэдэг. Морьтой хүн явж байхад тарваг морин доогуур нь гүгээд гардаг байсан гэж түүнийг сонссон хүмүүс одоо ярьж байна. Тарваг нэг нүхэнд олон болж өсөхгүй, олон нүхэнд тарж өснө. Эхний 5-аас 6 жилд хаашаа 1 км газар тарваг буй болж байсан бол дараагийн 5-аас 6 жил 2 км газар өргөсгөж хаашаа 3 км газар тарваг үзэгдэх жишээтэй. Хурангийн тарваг өнгөрсөн хугацаанд сайн нутагшиж 408 зовхостоо тэлж өссөн гэдэг. 1994 оны 100 малын их хэмж бөгөөд Эрдэнэ цагаан сумын 3 дугаар багийн дарга Лавгагийн дурсамжтайгаар тарвагны тархалтыг тодорхойлсон байна. Анх тавьсан газраасаа хэдэн километр зайтай орших ямар газарт идүүгээ тарваг хурж очиод байгааг өгүүлжээ. Хурангаас хоошоо баян хушуу тарвагтай болжээ. 5 км хол газар юм. Зүүн хоошоо чулуут нуруу хүрчээ. Энэ хооронд 10 км зам бий. Мөн чихт бөөр шар овоо зэрэг газар тарвагтай болоод байгаа нь 15 км хол тархсан гэсэн үг юм. Зүүн тийшээ хурангийн зүүн талд 7 км-т сумын төв чонгоол буюу нөгөө нэр нь Ламхан сүм Игүү үзрийн хийд хүндэлсэж тэглэх боловч түүнийг тойрон зүүн талд нь орших Билүүт овоонд хүрч байна. Энэ бол 10 км-ийн зайтай нутаг юм. Урагшаа зүүн урагшаа 10 км-т орших Бавхайт уулзрын голд хүрч тэнд тарвагтай болжээ. Баруун урагшаа хөндлөнгийн булаг хүрч анх тавьсан газраасаа 7 км голцсон байна. Баруун тийшээ бор өндөр химэх 15 км-т орших шил нутагт хүрсэн байжээ. Харин баруун хоошоо жавхлантаар дамжин бүрд өргөний гол хүрч 8-аас 10 км голцсон байна. Ийхүү 80-адхан жилийн дотор бүгд 450 хавтгай дөрвөлжин километр газарт тарвагтай болжээ. Бас зарим газраараа дотогшилж буй тарвагтай нийлхийг завтан байна. Анчид хурангийн тарваг арай том, илүү өслөг гэж ярьж байна. Туулаа нэвэртэй подкаст. Амьтдын тухай хууч яриануд хүргэж байна. Таалагдж байна уу? Яг одоо subscribe тавьчоод дарчих. Яг одоо дарчих. Ламхан нутагшуулсан буг. Ламхан сүм буюу Игүүзрийн хийдийг шашны сүм дуган лам нарын гэр байшингийн цогцлбороос өөрчлөн өргөтгөж 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд эргэл мөргөлчдийн их хүлийн газар худалдаа 8 ажтын зам болгон өөрчилж байв. Хийдийн дэргэд 20 гаруй том жижиг пүүс барилга болж худалдаа 8 аж ахуй барилга байгууламжийн ажил гүйцэтгэхээс гадна гороо хүрээний захын суурин борчууд олширч гар урлалын зэрэг ажиллаж өсөх хандлагатай болов. Сүмийн дотор уран дархан лам нарын нэгдлүүд гарч цаас хийж улмаар ном барлах цаас мод чулуу даавуу тэргүүтэн суурьтай бурхан шүтэн бүтээх хэвс нэхэж сүм дууган гоёх шашны агуулгатай урлаг хөгжүүлэх зэрэг олон талын ажлууд өрнөж ирэв. Үүний үр дүнд иргэний хотын шинжүүд орж Игүүзрийн хийд хот гэж нэрлэгдэхэр болж байв. Игүүзэр ламхаа өвөрлөгчийн хуучин хушууны засаг вантай хамтран анх зүүн хуучдын яргаатын уулын баруун өмнө доорх болгийн хөвөөнд буг согоод тийжээж байжээ. Ламхаа тэр нутгаар олонтоо явж уул овоо тахих шинээр овоо шүтэн босгож байж. Яргаатын уулын оройдох овоог ардууд Ламхан овоо гэж нэрлэдэг. Энэ нутаг бугыг анх тийжээж улмаар халахад авчирсан газар орон болно. Одоогоос 120 гаруй жилийн өмнө тэндээс 2 согоо нэг буугыг өөрийн нутаг сүмдээ авчирч бугач малчин дадвагаар маллуулж
Эсрэг жилээс нь нутаг дээр анхны төлийг үзэж эхэлжээ. Согоо төллөөд эхлэхтэй хамтаар тэдгээрийн байршил суурьшлыг тогтчуулахын үүднээс Ламхайн сүмээс зүүн тийш 12 км газарт орших Рет буюу Ламхайн хөдөө суурингийн төвд буг согоогоо шилжүүлж тэнд тогтой хашаа хороо барьж хайлс модыг өтгөрүүлэн тарьж бугаж малчинг 2 болгож бугыг хашаа хорооноос гаргаж тижээврээс гадна бэлчээрлэн эдээшлүүлэх аргыг хэрэглэж бэлчээх мөн эсрэг хотлох ажлыг хийдэг болжээ. Ламхайн Ононголын өмнөд их хөвч газар нутгаар явдаг, ном тавьж мөргөл үлддэг хүн байв. Инхүү явахдаа Ононгийн шугуугаас бугын тугал авчирч бугын сүрэгтээ нэмэрлэж байсан гэдэг ам яриа бий. Сүрэг өтгөрж ороо дуудлагын үсээр догширч ноцолдох мөргөлдөх зэрэг нь сул чөлөөтэй байдлыг эрмэлзэх болов. Бас эрээн буюу буг согоогоор нь өвөлжүүлэх, төллүүлэх шаардлагатай болсноос задгаалan хэрэглэх болжээ. Буг задгаалж суллан тавих газар Ламхайн сүмээс 75 км-т ойших Лачин вандад уулын бүс нутгийг сонгон авчээ. Лачин вандад эрхэнд оруулах их тэнгэр, хойшид Ла уул гэж зарим газар товчлон хэлнэ. Тэр нутаг бол далайн төвшнөөс дээш 1233 м өндөрт өргөгдсөн Ла уул оргилтой харьцангуй уус болон өндөрлөгийн бүс бөгөөд Ла уулаас гадна баруун зүүн араат Хицүү жанжин, мог нарын уул, дөмөн, дулааны уул, баян цагааны өндөр, баян уулын өндрүүд, цомонгийн өндөр тэргүүтэн өндөрлгүүд, хадан зохио ороглооттай нь буугын сүргэт тохиромжтой байжээ. Бас Ла уулын ар бэл хорма, мөн араатын уулын өвөр ингэрийн хөндлөн их гууж алга, араатын нуруу уулын арын хэрсэнгийн хоолой зэрэг гүнзгий гууж алгууд нь буг хэсгээр бэлчих, өндөр өтгөн өвс тижэл олж идэх, амар чивтгэд тохиромжтой, нутагшхад тааламжтай газрын нэг ажээ. Одоо Ла уулын бүс нутагт буугын 2 их гүйдэл байна. Зүүн тал нь зүүн араад Хицүү жанжингийн уул нуруунаас гарч баян овоогоор дамжин айрагт хурж ирж байна. Баруун хэсэг нь баруун араад цомонгийн өндрөөс гарч далай булаг Эрдэнэ толгойн булагт хурж ирдэг байна. Үүнээс гадна 2 араатын хооронд явах орчин тойрны хоолой хүндий уул нуруудаар дамжин ус бэлчээрийг эзэмшдэг байна. Буг задгаалсан 70-80 жилийн урт хугацаанд бугын талаар нутгийн ард олны дотор олон үг хиллэг үүсэн гарсан байна. Бугын булаг, бугын жим, бугын зогсоол, бугын ус, бугын хашаа, бугын гүйдэл, бугын нуур зэргийг хэлж болох бөгөөд бугын амьдралыг тусган ярих, хэлэлцэхэд нутгийн ард түмэнд ийм үг хиллэг зайлшгүй хэрэг болж бас тэдний үгсийн санг баяжуулж буг бүхий нутгийн ард түмэн гэдгийг тусган харуулах болжээ. Ийм баялаг сайхан бүс нутгийг олж бугаа задгаалсан учраас буг тогтвор сууршилтай амьдарч өсч үржиж иржээ. Талхээр газар нутагшуулсан бугын амьдралын өнөөдрийн нэг онцлог хэсэг бол дуудлагын үе юм. 10 дугаар сард ороо дуудлагын цаг болж цугларна. Энэ үед хөгшин залуу буугын ялгаа тодорч, хөгшин бууган залуу буугаа айлгаж цогоог илүү хураана. Гэвчиг хөгшин буугын хээлтүүлэх чадвар мөхөс болсон байдаг байна. Дуудлагын дараагаар ирэмээрээ ялгарч сүргэлнэ. 1993 оны өвөл кино зураг авахар киночд Улаанбаатараас очиход Эрдэнэ цагаан сумын засаг дарга жаргал сайхан хамт явуулцжээ. Түүний үдсэн барагцаагаар 400 орчим буг согой бөөгийн Эрдэнэ цагаан дахь хилийн цэргийн хорооны офицер дид хурандаа цэрэн намжил бол буг байгаа нутагт цалааны даргаар удаан жил сууж алба хааж байсан мөн бугын байр байдлыг сайн мэддэг хүний нэг билээ. Түүнтэй 1994 оны 8 дугаар сард чон гол дээр уулзаж ярилцахад одоо 400 орчим буг буй гэж хэлв. Мөн цэргийн хорооны 3 дугаар салааны ганц модны хүндийд өрхийн цэргээр ажиллаж буй дамтантай уулзаж ярилцахад буг байна. Нэг дор 200 хүртэл сүргэлэх нь үзэгдэнэ. Ер нь 300-аас 400 олж үзэж болно гэв.
Иймээс одоо 400 орчим бууг байдаг гэж үзэж болох юм. Буугыг анх буу болгоход гэрийн малтай адил зохих цаг хугацаанд агталж хөнгөж байсан гин. Удалгүй байгалийн хуулиараа амьдарч байж болохыг нь мэдээд түүнийг зогсоосон юм байжээ. YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдв уу? Таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Таны уугуул суугуул нутаг хэр их бухтай вэ? Хэр их тарвахтай вэ? Танд таны гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.